ангуудыг одоо цаажилцсан байна. Бид нарыг одоо оруулахгүй тийм ээ, ингээд цаажилцсан байж байгаа. За сурч боловсрын их маань одоо ноцтойгоор одоо зөрчигдөж байгаа учраас бид нар гомдолтой байгаа. За дохооны хэлээр ялангуяа хичээл заадаггүй. Дохооны хэлээр дамжуулан хичээл заадаггүй. Тийм учраас одоо төр засагтаа хандаж бид нар одоо эрхээ сэргийлэхээр одоо шаардж байна гэж өглөөний мэндийг хүргье. Хүүхдүүдийн сурагчид бид нар эрхээ одоо сэргийлэхийг хүсэж байна. Яагаад одоо чагсаал хийж байгаа вэ гэхээр тийм ээ, бид нар одоо сурч боловсрох эрхээ сэргийлэхийг хүсэж байна. Үүнээс гадна бид нар жагсаал одоо хийнэ тийм ээ, хичээл хаягдаа зарлана гэсэн чинь багш нар маань болохоор тийм юм байхгүй, жагсаал хийж болохгүй, та нар хичээл хаягд зарлаж болохгүй гэж хэлсэн. Гэхдээ бид нар яагаад хичээл хаягд зарласан гол шалтгаан нь дохооны хэлээр хичээлээ багш нар маань одоо заадаггүй. Хамгийн гол сурах ёстой эрхийг маань ноцтойгоор зөрчдөг. Багш нар маань дохооны хэлний мэдлэг байдаггүй. Маш олон жил бидний эрх зөрчигдсээр ирсэн. Энийг одоо тасан зогсох цаг нь болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ шаардлагуудыг одоо энэ цаасан дээр ингээд хэлсэн байж байгаа. За сургуулийн удирдлагуудад бид нар удаа хэлсэн байж байгаа. Та бүх багш нар, удирдлагууд, ажилтнууд бүгд дохооны хэлний одоо чадвартай байх ёстой. Яагаад гэвэл энэ сургууль маань тусгай сургууль буюу 29 дугаар сургууль, сонсголгүй хүүхдүүд сурдаг ийм сургууль байгаа шүү гэдгийг бид нар удаа шаардсан. Сонсголгүй хүний соёл, онцлог одоо онцлогийг маш сайн мэддэг байх ёстой. Ийм чадвартай багш нар байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм хүмүүс алга байна. За сайн байна уу? Миний нэрийг Мөнхбаатар гэдэг. Баярлалаа. Мөнхбаатар гэдэг. За хичээлийн явцад нөгөө багш нар маань дохооны хэлээр хичээлээ заадгүй учраас хүүхдүүд одоо зүгээр хоорондоо дэмий тийм ээ ярьж суух, эсвэл гар утсаараа оролдох гэх мэтчлэн ийм байдлаар одоо хичээлийн цаг хугацаа ийм байдлаар дэмий өнгөрдөг. Учир нь багш нар маань дохооны хэлний хэлээр дамжуулж биднэрт боловсрол олгодог. За үүнээс гадна хүүхдүүдийн нөгөө хөгжих явцыг сурахаас гадна, мэдлэг олохоос гадна тухайн хувь хүүхдийг хөгжүүлэх үйл явцыг хийдэггүй.